Уламжлалт анги танхимд маш олон сурагч оролцох хүсэлтэй байдаг ч бидэнд сурагч бүрийг сонсох цаг байдаггүй. Багш миний хувьд энэ нь надад их таагүй санагддаг. Яагаад гэвэл би тэднийг сурагч бүрийг сонсохыг үнэхээр их хүсдэг. Тиймээс манай сурагчдад таалагддаг зүйл бол Flipgrid юм. Тэд үзэл бодлоо адил тэгш хуваалцаа зогсохгүй хүн бүр видео бичлэг хийж мөн бие биенийхээ бичлэгийг үзэж бүтээлч байдлаар хамгийн гайхалтай зүйлсийг бодож олдог. Мөн түнчлэн бид номын клубүүдэд зориулсан Flipgrid-тэй болно. Бодол санаагаа хуваалцаарай. Эсвэл танд ямар асуулт байна? Эсвэл бид математикийн үг хэллэгт зориулсан Flipgrid-тэй болно. Математикийн хичээлд гарсан үгсийн сангийн жишээг бидэнд үзүүл. Бид бас яруу найргийн Flipgrid-тэй болно. Сурагчид бидэнд бичсэн шүлгээ уншиж өгдөг. Үүнийг би цаасан дээрээс уншаад зогсохгүй тэдний уншсан шүлгийг хүсснээрээ сонсож чаддаг болсон. Суралцагчид маань үүнийг ашиглах дуртай. Яагад гэвэл тэдэнд надтай харилцахаас гадна бие биенийхээ үзэл бодлыг сонсох, өөр хоорондоо харилцах боломжийг бий болгодог. Ингэснээр тэдэнд үзэл бодлоо илэрхийлэх тэгш боломж бүрддэг нь тааламжтай. Тэгэхээр танд Flipgrid-ийн юу таалагддаг вэ? Надад Flipkart вебсайтаас бусдын Flipgrid-ийг үзэж таалагдсан бол лайк дарж болдог нь таалагддаг. Мөн багш нар Flipgrid дээр видео байршуулан оролцдог нь таалагддаг юм. Ямар нэг зурагт хийсэн тайлбарыг сонсохоос илүүтэйгээр хэн нэгний царайг харж юу ярьж байгааг нь сонсож ойлгоход хялбар байдаг. Гайхалтай, баярлалаа. Өнцгийн тодорхойлолт нь хоёр огтлолцсон шугамын хоорондох градусаар хэмжигдэх зай, ижил арайтай хоёр шулуун шугамын хоорондох эргэлтийн хэмжээ юм.